Тэгээд хипхоп тайлбар дуртай залуучууд ирсэн байгаа гэж бодож чинь. Тэгээд миний хувьд бол рэп батл гэдэг бол хэрүүлээс тийм англи зүйл. Энэ бол үнэн шүү яг. Одоо чинь комментар айгүй хүмүүс ярьж байгаа шүү дээ. Хэрүүлээ өөр газар очиж хиймээ гэж хааш. Монгол одоо энэ залуучуудын хэрүүлээр дутаагүйгээд одоо батл хэрүүл хоёр бол шал өөр зүйл. Батл тэгээ илүү креатив байдал шаарддаг хүнээс ухаан шаарддаг. Судалгаа шаарддаг. Тий, одоо та нар бол жишээ нь үзэж байгаа хүмүүс ч юм уу яг хэрүүл гэж бичиж байгаа хүмүүс бол жишээ нь хүнтэй хэрэлддэг хизээж үг гэж хэрэлддэггүй үстэй та нар. Би болохоор тийж бодож. Одоо ингээ YouTube дээр бичлэгүүд тавигдахаар бол ер нь хүмүүс гоё ойлгоод байгаа байхгүй. Тэгээ ингээ пэйж хуудсууд дээр ч юм уу ингээ Facebook дээр тавигдахаар ингээ янз бүрийн хүмүүс орж ирээд ер нь бид нар ер нь нэлээд хараалгадаг тэн дээр бол тий. Энэ бацаанууд одоо хэрүүл хийж чинь талбай дээр очиж агсаач тий. Залуучууд нь ингээ явж явах ч гэж тий амар комментүүд явж байгаа. Хаа тэгээ авраач тий. Тэн дээр болохоор ер нь би тэн дээр тэгж болт. Ямарс нэг хипхоп сонсдог хүмүүс бол ойлгочод байгаа тий. Холболт гэж юу байдیں۔ Тий. Тэгэд яг тэр ойлгохгүй байгаа хүмүүс болохоор зөвхөн нэг ганц удаа ч гэсэн бас сэтгэл гаргаад судлаад үзээрэй тий. Юу болоод байгаа юм. Wordplay гэж юу юм, punchline гэж юу юм тий. Би тэгжил бодтой. Тэгээд үнэхээр ойлгохгүй байвал яг судлаад ойлгохгүй байвал дахиж битээ үзээрэй л гэж хэлмээр байна. Халаа шүү. Шок. Тийм урдаа.